Амен. Эзэн алдарш болтугай. Эзний өдрийн мэндийг хүргье. Тэгээд та хажууд хүндээ дахиад эзний өдрийн мэндийг хүргье гэж önчлөхгүй юу? Халелуя. Амен. Энэ цаг мөчид хамтдаа яг эзний өмнө дахиад ирцгээе. Залбирлаар. Халелуя, мөнхийн эзэн аваа, бид энд сууж байгаа танаар хайрлагдсан хүн нэг бүрийн төлөө зурчлан залбирч байна. Тэд үнэхээр танаар сонгогдсон гэдгээ мэдэх болтугай. Тэд үнэхээр таны сайныг амсаж амталж мэдэх болтугай эзэн минь. Амьдралдаа эзэн таныг таньж мэдэх болтугай. Тэгээд өөрт нь өгөгдсөн гайхамшигтай энэ хүү хувь заяа амьдралаар талархал дүүрэн алах болтугай, амьдрах болтугай гэж юрэж байна. Энэ цаг мөчид та бидний зүрхийг өөрлөгөө эргүүлж өгөөч. Энэ цаг мөчид таны мэрэгэн ухаанаас, таны үгнээс бид суралцж өөрсдийгөө толдож харахыг хүсэж байна. Та хамт байж өгөөч эзэн минь ээ. Би амаач гэсэн танд өргөж байна эзэн минь. Эзэн ариун сүнс та удирдаач, та үнэхээр заагаач, та харуулж өгөөч, та биднийг дагуулж өгөөч, бидний оюун ухааныг нээж өгөөч, бидний аман дээр та манаачийг тавьж өгөөч, үннийг та илчилж, үнэн рүү та чиглүүлж өгөөч, удирдах өгөөч гэж урьж байна. Эзэн ариун сүнс, эзэн аав, хүү, ариун сүнс та энэ газар өөрийн синтез залрах болтугай. Бидний хүнлэлээр бидний үнэхээр таны дотор суугаа энэ цаг мөчөөр та алдарших болтугай. Хүч чадлыг өгөх болтугай. Урам зоригийг та өөрийн хүмүүстэй өгөх болтугай. Есүс эзний нэрээр залбирч байна. Амен. Халелуя. Өнөөдөр бид хамтдаа жил 4 сар хамтдаа явсан тэрхүү цуврал номлолын сүүлийн номлолыг хүлээж авч хамтдаа хуваалцах гэж байна. Тэгээ танд бас хажууд байгаа хүндээ танд баяр хүргье. Та энэ хүртэл хамт байсан гэж та хэлэхгүй юу? Амен. Халелуя, бид хамтдаа энэ аяллаар явцгааж байна. Тэгээ бид хэдий өөрсдийн бас үүрх ачаатай, өөрсдийн амьдралын зэрэг замлаар замж байгаа хэдий ч гэсэн эзэн дотор бид бол нэг юм аа. Эзэн дотор бид хамтдаа явж байгаа юм аа. Бид нэг биеийн хэсэг байна гэж таныг урамшуулан хэлхийг хүсэж байна. Тэгээ өнөөдөр бид агуу захирамж гээд энэ сэдвд ор суралцах болно. Тэгээ сахин биелүүлэхийг заа гэсэн энэ сэдв дотор хамтдаа хуваалцахыг болно. Та хажууд хүндээ сахин биелүүлэхийг заагаарай гэж хэлэхгүй. Амен. За би эндээс Матай номын түүнээс өмнө харж байгаа энд үйл юу харагдаж байна танд? Газрын зураг харагдаж байна тий. За тэгээд цаашаа шууд орцгоё. За Матай номын 28-ын 18-аас 20-ыг уншъя. Есүс төхөж ирээд тэдэнд айлдан тэнгэр газар дээрх бүх хэрэг мэдэл надад өгөгдсөн. Тиймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Ингэхдээ эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тийм ээ. Эцсийн цаг хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэлээ. Амен. Халелуя. Та ер нь ямар амьдралын замлыг өнгөрсөн 7 хоног магадгүй туулсан бэ? Таны дотор сэтгэлд тань хүнд ачаа байна уу? Таны дотор магадгүй хүсэл мөрөөдөл байна уу? Таны дотор үнэхээр хийхийг хүссэн зүйл хэдий ч гэсэн хүч мөхсдгүй байна уу? Тэгээ энэ бүхнээ яг энэ цаг мөчид эзэн рүү авчраарай гэдэг уриалахыг хүсэж байна. Эзэн тантай хамт шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Халелуя. Тэгээд өнөөдөр бид яг эзэн Есүс хизээ энэ
энэ үгийг, энэ захирамжийг, агуу захирамжийг өгсөн юм бэ гэдгийг зүг бүгдээрээ ямар хүмүүст өгсөн юм бэ гэдгийг эхлээд харцгаая. Тэгээ эх 7 хоногт бид хамтдаа эзний үхлээс амилсан 7 хоногийг одоо бүтэн сайн өдрийг тэмдэглэдэг. Тэр жилд нэг удаа бас тэмдэглэдэг. Бид 7 хоног болгон бас тэмдэглэдэг. Эзний өдөр гэж хэлж байгаа нь эзэн үхлээс амилсан учраас бид эзний өдөр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ өдрийг хамтдаа бас санан дурсаж эргэж бас тэмдэглэж түүн дотор баярлан хөөрдөг тэр цаг хугацаа байна. Тэгээд тусгаал нь түүний өмнөх 7 хоногийг бид 7 зовлонгийн 7 хоног гэж нэрлэдэг тийм ээ. Миний хам харгаад ах шиг байна. Баярлалаа. Тэгээд тэр зовлонгийн 7 жоохон зовоод байгаа юм болов гэдэг шиг. Тэр зовлонгийн 7 хоног гэдэг нь бид нар зовох тухай яриаггүй те. Есүс эзэн таны миний төлөө зовлон гэдэлж бидний авралын төлөө, бидний гимнээс аврах авралын төлөө, биднийг үхлээс аврах авралын төлөө зовлон гэдэлсэн юм аа. Тэр бусдад үнэхээр тэр ачааг үүрсэн юм аа гэдгийг та сананд урсаасаа гэдгийг хүсэж байна. Тэр 7 хоног байна. Тэгээ ингэхдээ бид нар талархал дотор бас магадгүй танд тэр ахуй ачаа байгаа бол тэр зовлон дундуур та үнэхээр явж гинэ гэж бодож байгаа бол та түүнд өрүүлэх 7 хоног байгаасай гэж танд үнэхээр бас урамшуулан хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Тэгэхээр яг энэхүү үг одоо агуу захирамж гэж хэлж байгаа тэр үг болвол үхлээс амилсны дараа Есүс эзэн өөрийгөө дагалдж исэн тэрхүү хүмүүст 11 шавьдаа тусгайлан захиж захирамж болгож тушааж өгж байгаа тэрхүү үг байна. Тэгээ тэр 11 дагалдагч нь бид нар 10 өмнөх бидний саяны уншсан хэсгийн өмнөх ишлэлүүдийн өөрчлөлийг харах юм бол тэр 11 дагалдагчаа одоо уул руу дуудаад энэ байж байгаараа гэж төрүүлж хэлчихэд очсон тухай гарч байгаа. Тэгээ очиод тэнд Есүс эзнийг дагалдагчд нь хараад үхлээс амилсныг нь хараад зарим нь хүндлэн мөргөв, харин зарим нь эргэлзэж байсан тухай гарч байгаа. Тэгэхээр бид мөн ялгаагүй те бид магадгүй энд түүнийг хүндэлж мөргөж байгаа байж байгаа хүмүүс ч бас байж иж болох юм. Бас бидний дотор эргэлзээ, тэнэгэлзээ, айдас байж ч болох юм. 11 дагалдагчид үнэхээр тэдний дагалдж исэн, дуурайж исэн, түүний сургаалыг нь сонсож амьдралынх нь үн цэн болгож исэн тэр нэгэн загалмай тэр цовдлогдох үед бид яах болоо? Бидний ирээдүй тодорхойгүй болчлоо доо. Яах юм болоо гэж магадгүй айдас дунд байсан баг. Тэгээ тэр айдас эргэлзээ амилсан эзнийг харсан хэдий ч гэсэн тэр дотор нь байж байгаа тэр хүмүүс баг. Тэгэхээр магадгүй бид Есүс эзэнд итгээд амьдрч байгаа хэдий ч гэсэн тодорхой эргэлзээтэй, айдастай энэ амьдрал дундуур туулж иж магадгүй юм. Тэгвэл би таны дээр эзний амар амгалан байгаасаа гэдгийг хүссэн залбирч байна. Тэгэхээр энэ 11 дагалдагчд л өгсөн захирамж тушаал юм уу гэж та бодож иж магадгүй юм. Харин 20 дугаар ишлэлээр хэлснээр эцсийн үе хүртэл, эцсийн тэр өдөр хүртэл бид та нартай хамт байх болно гэсэн амлалтыг бид харах юм бол эцсийн цаг үе хүртэл энэ 11 дагалдагч амьдраагүй. Тэд үнэхээр ертөнцийн жамаар энэ дэлхий дээрх амьдралаа дуусгасан байна. Тэгээд үеэс үед энэ мянган жилийн туршид түүнийг дагалдж исэн, тэднийг дагалдж исэн итгэгч нар дараагийн хуудсыг гаргачаарай минь. Дагалдж исэн тэр итгэгч нар өдийг хүртэл өнөөдөр бид нар түүчээлэн энэ хүү сайн мэдээ, авралын сайн мэдээг дагуулan биднийг дагалдагч болгосон тэр Бурхны түүх явж яан л үргэлжилж байна. Тэгэхээр бүх дагалдагчид өөрөөр хэлбэл өгсөн тушаал байна гэдгийг бид эндээс харж болох юм. За дараачийн дахиад унших юм бол харах юм бол бид нар Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл надад өгөгдсөн. Тиймд явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун гэсэн энэ хүү ишлэл явж байна.
Тэгээ энэ дээр харах юм бол бүх гэдэг үг хоёр удаа давтагдж байгаа. Та бүх гэд хэлэхгүй юу? Бүх. Эхнийх нь бүх эрх мэдэл Есүс Христийг гэж. Есүс бүх эрх мэдэл надад өгөгдсөн гэж хэлсэн. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгөгдсөн. Та тэр эрх мэдэлтэй нэгний дагалдагч байгаа. Амен. Та бид олон эрх мэдлийг мэднэ, тийм ээ? Улс орон доторх эрх мэдэл. Та хаа нэгтээ байгууллага албан газар байгаа бол та тодорхой эрх мэдэл донд байна. Та гэр дотроо байгаа хэдий ч гэсэн тодорхой эрх мэдэл дотор байгаа. Магадгүй та тэрхүү эрх мэдлийг хэрэгжүүлдэг аав ээж нь байж магадгүй. Эсвэл та тэр эрх мэдлийн дор хамгаалагдаж амьдарч байгаа, өсөж боожж байгаа бас хүү охинч бас байж болох юм. Бид өдөр тутамдаа энэ эрх мэдэл гэдэг зүйлтэй тулдаг. Ямар эрх мэдэлтэй нэгнийг та дагдаг вэ? Бүх эрх мэдлийг өөртөө авсан нэгнийг та дагж байгаа. Бүх эрх мэдлийг өөртөө авсан нэгэн тушаах эрх мэдэл түнд байна гэсэн. Тийм учраас энэ болвол тушаал баг. Тэгээ тэр ямар тушаалыг бидэнд өгсөн бэ гэхээр бүх үндэснийг дагалдагч болгоо гэдэг тушаалыг бидэнд өгсөн байна. Бүх үндэснийг дагалдагч болго. Тэгэхээр энэ тушаалыг авсан үеийн эзний хүмүүсүүд үнэхээр амьдралынхаа үнэхээр тэр цаг мөчүүдэд бусад үндэстэн рүү явж Бурхны сайн мэдээг түгээсэн баг. Есүс эзэн тэнд зөвхөн Юудын нутгуудаар тэр үнэхээр Тэнгэрийн хаанчлалын тэр сайн мэдээг дагалдуулж явж исэн болвол түүнийг үнэхээр түүнээс хүлээж авсан эндгээр 11 дагалдагч, түүний цаана дахиад 12 дахь 13 дахь дагалдагч бол Паул бусад хариуцсан гэж хэлж байгаа тэр хүмүүс рүү сайн мэдээг авч явсан баг. Тэгээ бид түүхийг харах юм бол эдгээр тушаалыг хүлээн авсан тэр хүмүүсүүд өөрсдийнхөө цаг үед үнэхээр ажиллаа дуусгасан баг. Ажиллаа хийсэн. Энэ дотор эргэлзэж байсан Томас хүртэл тэв алгасаж яваад энэ энтхэг нутагт очоод тэнд энтхэг нутагт Христийн сайн мэдээг тунхагласан. Одоо хүртэл түүнээс сайн мэдээг Томасоос хүлээж авсан тэр хүмүүсүүд эзэнд алдрыг өргөсөөр энтхэгийн чуулган өссөөр байх. Амен. Монгол нутагт ч гэсэн энэ сайн мэдээ дэлгэрсэн. Хоёр дахь удаага дахин 90 оноос хойш 1990 оноос хойш дахиад хоёр дахь удаага түгэнд илэрч байгаа. Амен. Тэгээд тэр сайн мэдээ хэн нэгэн үнэхээр авралын сайн мэдээг авчраад бидэн дээр авчирсан учраас бид өнөөдөр энэ газар суугаад түүнийг хүндэлж, түүнийг таньж мэдж байгаа. Түүнээс суралцж байгаа. Энэ ерөөл бий болж байгаа. Хэн нэгэн энэ тушаалыг хэрэгжүүлээгүй байсан бол магадгүй 2 тэрбум хүн гэж ярьдаг. Тэр хүмүүс Христ бол эзэн юм а гэж тунхаглаж байгаа тэдгээр хүмүүс байхгүй байх байсан баг. Амен. Түүний үг тушаал одоо ч гэсэн хэрэгжсээр байгаамаа. Тэгвэл альва нэг тэр тушаал эзэн өөрөө энэ тушаалыг өгөхдөө тодорхой заавартаагаар өгсөн байна. Заавартаагаар. Та заавар гэж хэлэхгүй юу? Заавар. Танд заавар байгаа шүү гэж та хажууд байгаа хүндээ хэлэхгүй юу? Амен. Тэгвэл дараагийн ишлэлийг харъя. Ингэхдээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл ингэж тушаал ингэхдээ яах вэ гэхээр эцэггүй ариун сүнсний нэрээр баптизм бүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэж хэлсэн байна. Амен. Яаж дагалдагч болох юм бэ? Яаж үндэстнүүдийг дагалдуулах юм бэ гэдэг заавар энд өгөгдөж байна. Эхнийхэн заавар дээр бид нар баптизм хүртээ гэсэн заавар байна. Баптизм хүртэх заавар. Бид хамтдаа 1 сарын турш баптизмын талаар суралцсан тийм ээ. Та ер нь эргээд нөгөө энэ сургаалуудыг ер нь аль нэгийг санаж гин үү? Жохон шодрог байгаараа гэдэг шиг.
Тэгээд тодорхой хэмжээнд таны дотор үлдсэн байхаа гэж бодож байна. Суугдсан байгаа, үр таригдсан гэдэгт үнэхээр итгэвтэй. Би нөгөө Австралид байхдаа амьдарч байхдаа YouTube-ээр өөрийнхөө заасан сургаалыг сонсоо. Тэгээд тэр үед ингээд эргээд бод маш их тийм урам авсан. Тэгээд би энэ үед маш эзэнтэй ойрхон байсан байна гэж бодогдсон. Би эзэнтэй их ойрхон байсан байж таг. Тэгээд тэр үед ингээд ивэл өөрийнхөө заасан сургаалаас хүртэл ивэл авд юм бэл. Тэгээд үнэндээ YouTube дээр олон тийм сургаалууд явж байгаа те. Та хэрвээ санахгүй байвал эргээд бас харах тийм цаг гаргаасаа гэдгийг хүсэж байна. Халелуя. Тэр баг 10 жилийн өмнөх сургаал байсан. Тэгээд би ямар эзэнтэй ойрхон байсан байна вэ? Тэгээд гимшсэн. Тэгээд би өөрөө бас сургаал заах гээд бэлтжижсэн байхгүй тэр үед. Тэгэхээр эргээд тань энэ нөгөө технологийн боломж ч гэсэн та эргээд дахиж санах тэр боломжууд байна. Бид нар дахин сонсох тэр байтугай харах боломж байна те. Эзэн энэ боломжийг нэмэлт боломжуудыг эзэн бидэнд өгсөөр байгаа юм байна. Өнөө цаг үед. Тэгээд энэ баптизмын талаар би хүртээ гэдэг энэ үгийг би олон дахин би дахиад тэр дөрвөн сургаалыг явуулчаад амжихгүйгаас хойш би зүгээр нэг л зүйлийг эргээд дурдахыг хүсэж байгаа. 1-р Коринт 12 дугаар бүлэг дээр 12-ын 13 дээр хэлсэн байна. Биеийн нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. Учир нь юудэчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм бүртэж нэг сүнсийг уусан юмаа гэсэн. Амен. Баптизмаар та нэгдэл Христийн бие рүү нэгдсэн гэдгийг энд хэлж байгаа. Та баптизм хүртэж амжаагүй хүмүүс магадгүй байж болох юм. Та баптизм хүртсэн бол та гараа өрөхгүй юу? Та Христийн бие нэг хэсэг болсон гэдгээ тунхагласан байна. Амен. Баптизм хүртэж амжаагүй бол та бас энэхүү тунхлыг хийх боломж танд байна гэсэн үг. Амен. Би аль хэдийн Христийн биеийн нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл бид Христтэй нэгдэж Христийг үнэхээр тэр үг тушаал заавруудыг нь танд бие нэгдсэн, гэрээнд орсон, шинэ гэрээний нэг хэсэг болсон гэдгийг танд хэлж байгаа. Энэ зүгээр л нэг усаар угаалгаад гоё болоод гарч байгаа энэ зүйл бол биш. Та Христийн биеийн нэг хэсэг болсон гэдгийг тунхаглаж байгаа шүү. Амен. Бас гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно гэсэн байна. Та бас түүний нэрээр баптизм хүртсэн болов та түүгээр хүлээн зөвшөөрөгд уучлагдсан нэг юм шүү гэдгийг танд бас хэлхийг хүсэж байна. Тэгээд та бас ариун сүнсний бэлгийг хүлээн авсан нэг юм шүү гэдгийг дахин хэлхийг хүсэж байгаа. Энэ мэт олон зүйлсийг бид дурдж болох юм. Тэгэхээр хоёр дахь өнөөдрийн сургаалын бас гол хэсэг болох сахин биелүүлэхийг заа гэсэн энэ зааврыг хамтдаа эргүүлж харцгаая. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Мэдээж Библиэр авах юм бол бид нар Библи дүүрэн Христийн тушаалуудаар дүүрэн байх. Христийн тушаалуудаар. Ингэхдээ мэдээж Юудын ард түмэнд өгөгдсөн тушаалууд ч байгаа. Гэхдээ Христ өөрөө бидний шинэ гэрээ байгуулж та нар бие биеэ хайрл гэсэн шинэ тушаалыг бий өгөх гэж байна гэсэн тэр тушаалыг бид онцгойлон авч үздэг. Амен. Бид олон тушаалуудыг дурдж болно. Баптизм хүртээ гэдэг ч гэсэн тушаал байна. Үг болгон тэг гэсэн үг болгон Христ өгсөн тушаал гэж ойлгож болно. Гэхдээ энэ бүхэн нь үнэхээр хайрын дотор хийгдээсэ гэдгийг эзэн хүсэж байдаг. Бие биенийг хайрлсан хайр дотор хийгээсэ. Энэ бүгдийг биелүүлж байгаа тэр үг үндэс нь Христийн хайр, биднийг хайрлсан хайр.
Тэгэхээр тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг заа гэсэн. Тэдэнд заа гэсэн. Амен. Би нэг өнгөрсөн 7 хоног нэг зам гараад замын хажуугаар явж байлаа. Нэлээд том зам. Нөгөө спортын ордны баруун талын зам байдсан шүү дээ, тий. Тэрүүгээр алхаж явсан. Тэгсэн чинь нэг 2 хүүхдэд дагуулсан нэг ээж зам гарч ирсэн. Зам хөндлөн гарч ирсэн. Тэгээ тэр нөгөө зүгээр ингээд зам хөндлөн гарч байгаа бол би нэг ингэж ярихгүй тийм ээ. Тэгээ онцгой нөгөө анхаарал татхууц зүйл болсон байхгүй. Тэг яасан бэ гэхэн яг ингээд гарч байхдаа тэр 2 хүүхдээ маш одоо өндөр дуугаар загнангаа гарч ирсэн ба. Загнангаа гарч ирсэн. Мэдээ хүүхдүүдэд загнаж илээ идэх штэ аав ээж гэж бодож иж магадгүй. Гэтэ тэр гарахтаа яаж исэн бэ гэхээр та нар машинуудыг ингээ хараад одоо юу гэдэг те маш анхааралтай гарах хэрэгтэй гэдээ ирж ирсэн. Тэгэхээр нөө за анхааралгүй яах вэ гэж боддог юм тийм ээ. За тэгсэн чинь нөгөө та нар би байхгүй бол та нар яаж ингэж явах юм гээл айгу загнаж. Та нар яах гэж байгаа юм гээл. Нэрэж тийм шүү те чухал заавар өгж ин доо гэмээр те. Тэгсэн чи яасан бэ гэхээр чин яг ингээ харсан чин гацгүй газараа гарч ирсэн баг. Машинууд явж ирсэн. Тэгээ маш том зам штэ тэр бол 2 урсгалтай ингээд. Та нар яах юм та нар гээл ингээ загнаж. Тэгээ харсан чинь ингээ сэтгэл нэг талаас өвдөд нөгөө талаас ямар нэг юм хэлмээр санагдаад. Тэгээд ээж нэгсэн баг. Та гарцаар гарахыг бас хамт заагаарай гэж хэлсэн баг. Тэгсэн чинь нөгөө хүн маань хүлээж авч байна. Гэхдээ яаж хүлээж авч байна вэ гэсэн чинь харин тийм ээ. Гарц төөтөнд байна гэж хэлсэн. Гарц ингээ байхгүй байна гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөр дээр хүлээж авахгүй байгаа байхгүй ерөөс. Өөрөөр хэлбэл сахин биелүүлэхийг заахдаа бид нар яаж зааж байгаа болоо. Өөрөөр хэлбэл тэнд дутуу хагас тэнд зүйл явагдаж байгаа. Тэгвэл өнөөдөр бид ч гэсэн зөвхөн энэ эмэгтэйн тухай харангаа бид нар өөрсдөө бас өөрсдрүүгээ харах тийм шаардлага байна гэж. Магадгүй бид нар тодорхой хүмүүст заадаг, зааварладаг байж болох юм. Хин ямар нэгэн байдлаар. Эсвэл хин нэгэнд шаардлага тавьдаг байж болох юм. Тэгвэл би өөрсдөө өөрөө үнэхээр тэр зааврыгаа биелүүлж гинөө гэж. Тэ? Тэгээ энд хэлэхдээ та нар миний тушаалуудыг заагаарай гэж хэлээг байна. Миний тушаалуудыг сахин биелүүлэхийг заагаарай гэсэн. Өөрөөр хэлбэл ингэж хайрлт юм аа гэж заана гэсэн. Ингэж Бурхныг хайрлт юм аа. Ингэж бусдыг хайрлт юм аа. Надаас сураарай гэж зааж байна гэсэн. Энэ утгаараа хүмүүс ер нь нөгөө ийм хичээл заавар сургаалаар нэгдүгээр суралцж байгаа мэдээж. Заахан зөв чуулган тийхүү заадаг. Гэтэ бидний үйлдэлээс илүү сурж идэг. Христийг дагаарай гэж хэлсэн хэрнээ бидний үг үйлдэл маань эсрэг байх юм бол биднээс л суралцж байна гэсэн үг. Христийг даах биш. Тийм учраас энэ маш жинтэй, тийм учраас энэ маш хариуцлагатай тэрхүү үг байна. Магадгүй энэ хаалгаар орж ирж байгаа хүмүүсүүд, Христийг мэдгүй хүмүүсүүд байж болох юм. Анхны харж байгаа тэр зүйлс нь Христийг харах гэхээс илүү, тэр үл үзэгт Христийг харах гэхээс илүү таныг харж идэг, таныг ажиглаж идэг. Тэгээд би үнэхээр чуулган цуглаанд явах юм бол энэ хүн шиг болох юм уу гэж харж идэг гэсэн. Бас нэг жишээ. Би сургуулаа төгсчөөд одоо 10 жилийн сургуулаа төгсчөөд Мөсийн физикийн ангид орсон. Онлайн физикийн. Тэгэд миний мөрөөдөл тэр үед юу байсан бэ гэхээр би NASA-гийн эрдэмтэн болно доо гэж бодож байсан. NASA-д ажилладаг эрдэмтэн болно доо гэж бодож байсан. Тэгээд мэдээж тэнд олон багш нар байсан. Тэгээд тэр багш нараас би одоо эргээд харахаар яг тийм багш шиг болох юмсан гэсэн хүсэл над төрөөгүй. Миний нөгөө мөрөөдөл тэнд унтарсан баг. Яагаад гэхээр би сураад ийм болох юм уу?
Нөгөө хүмүүс мэдээж мэдлэгтэй мундаг хүмүүс байсан. Гэтэ өрөөнд нь дагаж ороод ингээ асуугдах гад орохоор тэр өөрөө дүүрэн тамхины утаа. Тэгээд маш их тийм бөө үрчлээтэй те барзгаар тийм хүмүүс. Тэгээ би нөгөө тухайн үед би тийм хүүхэд байгаа шүү дээ. Би хэдийгээр ингээд бодоод амаараа илэрхийлээгүй ч гэсэн миний бодолд яг суугдсан тэр зүйлс би яасан бэ? Эргээд харахад тэр газар би нөгөө мөрөөдөл маань унтарсан байгаа байхгүй. Унтарсан баг. Тэгвэл өнөөдөр магадгүй Христийг ирж хайгаад түүнийг сурах юмсан. Магадгүй миний амьдрал тэр хариулт нь Христийн биш үстэй гэж бодож хин нэгэн ирж байгаа бол таныг хараад унтрах тэр нэгэн бүү байгаасаа. Тэм учраас өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө энд байгаа хүн нэг бүр бид нар багш нар баг. Багш нар зааж байгаа багш нар байна гэсэн. Та хажуудах хүндээ та багш шүү гэж хэлэхгүй юу? Тэгэхээр би таныг биечтэй гэж битгий бодорой гэдгийг хүсэж байна. Амен. Магадгүй бид нар өөрсдөө шудраг байх юм бол бид энэ шалгуурт хизээж хүрэхгүй байна. Христийг бид нар бүрэн төлөөлж чадах уу? Таныг хараад үнэхээр Паул хэлсэн шиг те. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурай гэсэн та нар бай гэж. Магадгүй зарим талбар дээр хэлж болох юм. Тэгээ зарим нэг зүйл дээр үнэхээр би хэлж чадах уу гэж. Та гэртээ, та ажил дээрээ, та зөвхөн энэ чуулган дээр бас хэлж иж болох юм. Магадгүй бид нар уулзж байгаа тэр цаг хугацаа маань хязгаарлагдсан шүү дээ. Гэхдээ бид нар гэр дотроо та нар намайг дуурай гэж бүрэн итгэлтэйгээр Бурхны өмнө хэлэх тэр зориг зүрх байх болов. Тийм амархан бас биш байх. Хэрвээ тэнд хэр нэгэн таны төлөө гэрчилж байгаа үнэхээр би энэ хүнийг мэднэ. Энэ хүн итгэлийнхаа дагуу амьдардаг. Энэ хүн Христийн үг тушаалуудыг 100% биелүүлдэг гэж хэн нэгэн босч ирээд гэрчлэх юм бол тэр магадгүй таныг бүрэн дүүрэн гэрчлэх боломжтой байгаа бах, тийм ээ. Дэлхийд даяар явж сайн мэдээг түгээж исэн гайхамшигтай одоо гэж хүмүүс хардаг. Нэрийн сандгүй. Хин гэдэг хүн байдаг үлээ. Нэг телеванжелист гэж явдаг. Манайхан санаж байна уу? Яг нэр нь орж ирдэг. За нэр нь ороод ирвэл манад хүүн ирж тэнд Билиграм. Яг үн. Билиграм гэдэг хүн байсан те. Тэр хүний хүүхэд нь дараа нь нас барсан үед нь илжсэн, гэрчилж ийсэн. Манай аав яг эндэр дээр хэн байсан шиг тэр гэртээ яг тэр байсан гэж хэлж. Тэгээ тэр гэрчил бол үнэн байх. Хамгийн магадaltaй байхгүй. Ягаад гэвэл тэр хамгийн их цаг хугацаа өнгөрөөж байгаа. Зүгээр хамт үйлчилжсэн хүмүүс нь хийх бол нэг өөр тийм үү? Хамгийн их цаг хугацаа яг үннээрээ байдаг тэр газар чинь гэр орон байгаа шүү дээ. Тэгээд таныг тэгж гэрчлэх тийм амьдралаар та үнэхээр амьдрсан байгаасай гэж урамшуулж хэлхийг хүсэж байна. Амен. Халелуя. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар сахин биелүүлэхийг заа гэхдээ бид нар ингэж биелүүлт юм а гэж харуулдаг амьд жишээ заавар нь та өөрөө болж байна гэсэн үг. Амен. Халелуя. За тэгвэл сүүлийн хэсэг рүү оръё. Тийм ээ, эцсийн цаг үе хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэлээ гэсэн. Бид нар нэг ямар нэгэн бараа материал ч юм уу ямар нэгэн зүйл үйлчлэгийг авахтаа эднэр баталгаат хугацаа гэж байдаг те. Баталгаат хугацаа. 1 жил боллоо, 2 жил болно ч гэдэг юм уу. 3 жилийн баталгаатай гэх юм бол тэнд ямар нэгэн асуудал байх юм бол үйлдвэрийн гэмтэл энэ төр байх юм бол буцааж авч өгөх боломжтой, солиулах боломжтой гэсэн үг. Гэтэ өөрөө хагалчих юм бол бас болохгүй тийм ээ. Өөрөө эвдэлчих юм бол тэнд болохгүй. Тэгэхээр энд Есүс эзэн өөрөө батлан даалтыг өгч байгаа. Амен. Энэ тушаал өгөгдөхдөө заавар нь өгөгдөө зогсохгүй. Тэнд Христ өөрөө батлан дааж. Христ өөрөө батлан дааж.
Энэ зүйл таныг тайвшруулж байна. Амен. Тийм ээ, эцсийн цаг үе хүртэл гэсэн. 1 жил, 2 жил таныг даанаа. Тэгээд цаа өөрсдөө амиа бодороо гээгүй. Та нар буруу явах юм бол би хариуцахгүй шүү гэж хэлээгүй. Эцсийн цаг хүртэл би хариуцнаа хамт байна гэж хэлж байгаа. Амен. Халелуя. Халелуя. Тэгээд зогсоогүй 2 дахь зүйл дээр Есүс энэ баталгаат хугацаанд үргэлж хамт байна гэж хэлсэн. Би тантай хамт байж болно. Хамт байна. Есүс тантай хамт гэж хажуудах хүндэг хэлэхгүй юу? Есүс тантай хамт. Амен. Үргэлж үеийн төгсгөл хүртэл, эцсийн цаг үе хүртэл би та нартай хамт байна гэдгийг бүх эрх мэдлийг авсан. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан тэр эзэн амлаж байна. Баталгааг өгч байгаа. Матай ном эхлэхдээ 1-р бүлэг дээрээс л эхлэхдээ энэ тухай дурдсан байна. 1-р бүлгийн 23 дээр онгон бүсгүй хевлидээ хүүхэд олж хүү төрүүлнэ. Тэр хүүг Иммануэль гэж нэрлэнэ гэсэн байдаг. Тэр нэр нь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай ажээ гэсэн. Халелуя. Есүс тантай хамт. Есүс бидэнтэй хамт. Энэ тушаалыг гүйцэлдүүлэхэд батлан даагш болж байгаа тэр нэгэн тантай үргэлж хамт байх болно гэсэн. Биднийг чи гараараа, чи нүцгэн гараараа туралдаарай гэж хэлээгүй. Би чамтай үргэлж хамт байх болно. Амен. Энэ тушаал 11 дагалдагчдад түүнийг дагаж ясан бүх хүмүүст хамаатай байна. Энэ тушаал Христийн чуулганд хамаатай, амийн тал Христийн чуулганд хамаатай. Тийм учраас 2-7 хоногийн өмнө дагалдагчийн хөтөлбөрөгээ танилцуулсан тийм. Өнгөрсөн 7 хоногт та очих юм байна гэдгийг бас хэлсэн. Өөрөөр хэлбэл бидний бүгдэнд хамаатай, бас танд хөвчлэн хамаатай байна. Халелуя. Есүс үргэлж хамт байх болно. Ингэхдээ бид нэр дахиад нэг ишлэлийг би харахыг хүсэж байна. Матай номын хамгийн сүүлийн бүлэг дээр бас энэ тушаал дахин хэлэгдэж байгаа. Ингэхдээ Марк номын Есүсийн захирамж гэсэн хэсэгтэр 14-өөс нь дараа нь 11 шавнар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амьсныг харсан тэд итгээгүй тул тэдний итгэлгүй хатуу зүрхтэйг зэмлэв. Есүс тэдэнд би ертөнцөөр явж сайн мэдээг бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглахтун гэж. Энэ зөвхөн хүмүүсийн тухайч бас дурддаггүй мэдтэй хамаг бүтээл бүх бүтээлд хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь гээд үргэлжлүүлсэн тий. Мөн дахиад би дараагийн хэсгээс Лук номоос бас дахиад харъя. Дөрвөр ишлэл байна. 24-ийн 49. Харагтун би эцгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хотдоо үлдгэжээ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ тушаал биелэгж эхлэх тэр нөхцөлийг бас хэлсэн ба. Энэ тушаал биелэгдэхийн тулд дээрээс хүч ирэх ёстой гэдэг тухай ярьж байгаа. Амен. Бид өөрсдөө гараад бид нар хийнэ гэх биш. Эзэн надтай хамт учраас гэж зөвхөн тунхаглаад хийх биш. Харин ариун сүнс бидэнтэй хамт байгаа. Тэр хүчийг өмсдлөө гэж хэлж байгаа. Амен. Та итгэж хэн итгэж баптизм хүртэн тэр ариун сүнсний бэлгийг хүлээн авах болно гэсэн. Ариун сүнс танд бэлэг болгон ирсэн ба. Тэгээд та тэрхүү хүчийг өмссөн ба.
Таны дотор ариун сүнс нутгалсан байгаа. Тийм учраас Есүс эзэн Бурхан тантай хамт байна. Ариун сүнс танд хүчийг өгнө. Тэгээд энэ бүхэн боломжтой болж байна гэдэг хэлж байгаа. Амен. За тэгээд хамтдаа эзний өмнө залбирлаар ирцгээе. Тэгээд түүнээс урьдчилаад дахиад нэг энэхүү ишлэлийг хамтдаа уншицгаая. 18-аас хамгийн сүүлийн ишлэлийг гаргаарай. Тий. Есүс дөхөж ирээд тэдэнд айлдан. Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл надад өгөгдсөн. Тиймд явж бүх үндэстнийг дагалдагч болгох тун. Ингэхдээ эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тийм ээ, эцсийн цаг хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэлээ. Тийм ээ эзэн минь, таны хүмүүс энэхүү үгэнд яг энэ цаг мөчид итгэхийг хүсэж байна. Зүрхэндээ хүлээн авахыг хүсэж байна. Та итгэлийг өгөөч. Үнэхээр тушаал хэмээн хүлээн авахд тушаал хэмээн хүлээн авах тэрхүү итгэлийг, сэтгэлийн дүүрэн байдлыг та өгөөч. Хэрхэн үйлдэх, хэрхэн хийх гээ эзэн танаас ирэх хүчээр бид үйлдэхийг хүсэж байна. Та хүчийг өгөөч. Ариун сүнс та биднийг хүчрэгжүүлээч эзэн. Бид өөрсдийнхөө төлөө яг энэ цаг мөчид залбирч байна. Тийм ээ эзэн. Та хэлэхдээ дагалдагч болго гэсэн байна. Тийм ээ эзэн. Бид бусдыг дагалдагч болохоос өмнө бид өөрсдөө таны дотор үнэхээр дагалдагч байхыг хүсэж байна. Таны үг хэлэхдээ дагалдагч гэдэг нь насан туршийн суралцагч юм а гэж хэлсэн. Тийм ээ бид танаас суралцгаа зогсоодгүй хүмүүс байхыг хүсэж байна. Тийм ээ. Та биднийг сонгодог. Та 11-ээ сонгосон. Та өөрөө сонгосон. Та энд байгаа таныг итгэн дагсан хүмүүсээ та өөрөө сонгосон. Та хамт байна гэж амласан. Та нар хүчийг олох болно гэж хэлсэн. Тэгээд дэлхий даяараа явж миний тушаалуудыг сахин биелүүлэхийг заах болно гэж хэлсэн. Тийм ээ бид таны үг тушаалыг биелүүлдэг, хэрэгжүүлдэг таны хүмүүс байхыг хүсэж байна. Та биднийг удирдаач. Бид таны дотор өдрөөс өдөрт өсдөг хүмүүс байхыг хүсэж байна. Та биднийг удирдаач. Та алдаршаач эзэн. Есүсний нэрээр залбирч байна. Амен. Амен. За тэгээд эзний үгэнд талах чинь тэгээд эзэн алдрын алгасчтай бүгдээрээ хамтдаа дахин нэг өргөцгөөё. За тэгээд үнэхээр тэр агуу цахимжийн нэг хэсэг нь би юм а гэдэг зүйлсийг бас ингээд 4-7 хоног дараалж авсараа сүлд би агуу цахимж надтай хамааралтай гэдгийг би сүлд өөрөө хүлэн зөвшөөрч юм л да тий. Нэг хэлэгдэд өнгөрсөн бол чухал юм байна гэдээ өнгөрч бол ингээд бүр ингээд дараалаад энэ зүйлсүүдийг ингээд ярихаар та бүхний зүрх сэтгэлээр